Сайн байцгаана уу? Шимтэй яриа подкастын маань дараагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Бидний дугаарыг хүлээн авч сонсдог нийт сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. За, инх цулагч байгаа урьж байна. Сайн уу инх цулагчээ? Сайн уу намаа них гоё ихлүүлдэг шүү урьж байна гэд тэгэнгүүт би чиний студ руу ингээд ороод ирж байгаа юм шиг сэтгэл төрж гин гэж. За юу байна намаа уншигчтай яана би дандаа уншигчтай гэдэг юм. Сонсогчд доо энэ өдрийн мэнд хүргье. Би нэг ном бичдэг учраас уншигчтай гэд өөрөө ирэхгүй ингээд хэлчихэд ах юм. Сонсогчд доо энэ өдрийн мэнд хүргье. Сайн сайхан юу байна намаа. Тайван байна да. Би шалгалтууд дууссан. Тэгээд одоо яг ингээд 100-ны гоё амралт эхэлж гин. Тэгээд шалгалтын дүн гарчвал бүр сайхан амрах гээд байна. Тэгээ ойрын үед манай энд нартай өдрүүд эхэлж гин. Сая нэг хэсэг бас нилээн бороо ороод нилээн сэрүүхэн байла. Тэгээд өчигдрөөс ахуулаад эргээд гоё дулаараад цаг агарын хувьд гоё. Тэгээ дээр нь шалгалт дууссан ч юм гоё. Ингээд сэтгэл зүйн хувьд ч гэсэн сэтгэл санааны хувьд ч гэсэн айгүй гоё байна. Ямар гоё юм бэ. Тэгээд одоо ингээ өдөр уртсаад гадаа нар гарахаар бүр гоё шүү те. Гэтэ танаа тэр бороотой бүрхэг өдрүүд чинь наашаага шилжээд ирчихсэн юм шиг байна. Яг тэгэхээр манай энд 3 өдрийн турш хав халуун 30 гаруй хэм болсноо буцаад хөвтөрчихсэн. Тэгээд энд амьдардаг хүмүүс лондончууд бүгдээрээ тэгж яриад байгаа. Буцаад нөгөө өвөл ирчлээ штэ. Яагаад өвөл буцаад ирвэ гэд ярилцаад байгаа юм нэг. Эндээс очсон бол танаа зуултгүй удаа үргэлжлэхгүй юм биш үү гэж нэг 3-аас 4 хоног л үргэлжилсэн. Тэгээд эргээд буцаад халж эхлэх гэж байна одоо. Тийм үү, манайх маргаашнаас буцаад халах сурагтай. Би бүр баярлалаа л энэ буцаад халаасаа гэд. Үе ингээ бодсон чи хоёлоо ер нь цаг агарын талаар бүр айгүйх ярьд юм бэ. Подкастаа их болгонд цаг агарыг бүр айгүйх ингээд чухалчилж авч үзээд ах юм. Тэгээд цагаагаар байхгүй яг үнэ тэгдэг. Яагаад тэгэхээр цаг агаараас хамааралтай сэтгэл санааны байдал, ажлын бүтээмж бүх юм хамаарат байгаа болохоор тэгж байгаа баха. Харин тийм би бас ингээ сүүл үед бодохгүй яагаал ингээл цаг агаарыг чухалчилж яриад идэх юм болоо чухалчилж ярьж ийн гэдэг байна ингээд өөрсдийн хувьд ч гэсэн айгу чухал болцсон байгаа байхгүй юу. Тэгэнгүүт нэгдүгээрт нөгөө Монголд чинь одоо ингээд өвөл гэдэгэд чи айгуугаа нартай идэв штэ тий. Би одоо ингээд өвөл очихоор хүүтэн тэгтээ нэг юм гоё нартай. Одоо дулаалчих юм бол ингээд гоё нартай ингээ гоё байгаад идэг. Энд болохоор улирал нь өөрөө өвөл ингээд нэг юм бүрхэг бүх юм нэм саарал гэх юм уу. Тэгээл ингээл нэг бүдийгээл бороо орох гэж байгаа мó цас орох гэж байгаа мó нэг тийм яг нэг тийм улирлыг одоо ингээд 5-аас дээш жил одоо жишээлбэл энд би 10 жил амьдралаа гэж 10 жил ингээд үзчихээр яа харахгүй сүүл рүүгээ ингээд цаг агаар ярьдаг болчт юм байна. Тэгээ нар гэдэг ямар чухал юм бэ гэдгийг бүр ингээд би махбод сэтгэл санаа бүх зүйлээрээ ингээд мэдэрдэг болчт юм байна гэж би бүр анзаараад байгаа юм. Харин яг ялгаагүй энд бүгдээрээ л цаг агаар л ярьж идэв хүмүүс таарлахаараа нөгөө өнөөдөр чинь нартай өдөр байна өнөөдөр бороотой байна шүү гэл байнга л цаг агаар ярьдаг. Цаг агаараас хамааралтай бүх юм явагддаг болохоор тэгээ сая нэг хэд хоног халаад нилээ хаалхад манай энд дэлгүүрүүдэд нь юу хамгийн их худалдаалагдсан гэж чи таадаа гэдэг. Ус мөс зарим. Тий яг наад гурав чинь тэгээ дээрэс нь нэмээд одоо барбекю хийдэг барбекюны төрлийн махнууд одоо төрөл бүрийн мах одоо шорлог гэдэг шүү дээ тийм Монголоор шорлогд зориулаад гаргасан стейк мах тэгэл бүх төрлийн нөгөө махнууд бүгдээр алга бол судалдаалагдчихсан. Яагаад тэгэхээр 100 болонгууд бүх айл гаднаа нөгөө махаа шардаг. Тэр их худалдаалагдсан. Тэгээ одоо буцаад бороо ороод эхлэнгүүт багассан бахалтай худалдаа болтно. Би юм биш үү? Би яг анзаарсан юм байна. Яаж анзаарсан бэ гэхээр нэгдүгээрт хагас бүтэнсэнд би тэд ингээ хүүхдүүдтэйгээ ингээ гараад явхаар манай энд нөгөө нуурын эрэг болохоор нуурын эрэгийг дагаад хүмүүс айгүйх гардаг усанд сэлээл гарч ирээл наранд бие шарж хэвтээл тэнгүүтээ хажуудаа ингээд шорлог энтер хийж иддэг. Тэгээд ингээд нуураар явсан чинь бүр ингээд битүү зайгүй болцсон. Тэгээд айгүйх хүмүүс мах шарж идэж байгаа юм билэ. Хоёрдугаарт нь гэх юм бол манай энд чинь нөгөө бүтэнсэнд ямар ч хүнсийн дэлгүүр ажилдаггүй байхгүй юу. Тэгээд тийштэй Швейцар үнэхээр тэр талаараа уйдгартай заяа. Герман шиг юм байна. Зүгээр юм шүү харин ч тэгээд. Мэдгүй жаахан химнэлттэй тэгээд бас хүмүүсээ ингээ гэртээ амар гэд цаанаас нь зохицуулаад өгсөн зүгээр юм биш үү. Гэхдээ миний хувьд болохоор би ингээд
1-ээс 5 дахад бүтэн ажилтай сургуультай байж агаад тэгээд хагас тэнсэнд гоё хүүхдүүдтэйгээ гоё дэлгүүр ордог ч юм уу ингээд нэг гоё гэрээс ингээд жоохон гараад юмар бас санагдаад идэг байхгүй юу. Тэгээд тийм байдаг болохоор бас тэр нь жоохон уйтгартай байдаг гэж магадгүй. Тэгээд манай энд нэг хитгэн дэлгүүрүүд 7 хоногийн 7 өдөр ажилтдаг дэлгүүрүүд байдаг. Тэгээд заримдаа ингээд бүтэнсээ өдөр за гоё хоол хийдэг ингээд хөрөг чонголонгууд юм дутцсан идэг байхгүй юу. Тэгэл бүтэнсээ өдөр нөгөө дэлгүүр рүү явхаар ингээд очиод ингээд харахаар хамгийн түрүүнд одоо зайц бидэн шүү дээ тий зайц тэгээд нөгөө амтлаад ингээд яг шорлогийн одоо тавцан дээр тавихад бэлтчихсэн энэ махнууд нь бүгд дууссан ингээд тэр хэсэнд бүр ингээд хонхоцсон байдаг байхгүй юу. Тэгэхээр нэрээ дулаарахаар бас яг тэр мах шарах хүмүүс яг энэ талын хүнсийг худалдан авах нь нэмэгддэг юм байна. Би сая таны хэлсэн чинь нэрээ анзаарч шүү дээ. Харин тийм би тэрийг бас мэдээгээр сонссон. Энд нар гараад гинт халуун болсон чинь хамгийн их худалдаалагдж байгаа хүнс нь ийм хүнс байсан гэд ярьжсэн байхгүй юу. Тэгэхээр харин тэгээ Викторийн яг өнөөдрийн ярих сэдвтэй нэлээд холбогдох юм биш үү? Энэ ийм байна тий. Ангуурсан махны талаар бас өнөөдрийн сэдвтэй уялдуулаад ярина шүү дээ тий хоёлаа. За тэгэхээр өнөөдөр болохоор бид хоёр ямар сэдвээр ярих гэж байгаа вэ гэхээр Викторийн энэ дугаарууд бол хавдрын талаар ярьж байгаа. Тэгээд өнөөдрийн ярих сэдв болохоор ходоодны хорт хавдар байгаа тий. Тэгэхээр ходоодны хорт хавдар энэ зайц болон энэ шарсан амталсан махны хэрэглээтэй яаж холбогдож байгаа вэ? Яаж холбогдож байгаа вэ гэхээр эрсдлийг нэмэгдүүлдэг хүчин зүйл дотор давсалсан хүнс, хям, тэгээд нөгөө урьдчилаад утсан махнууд байна шүү дээ. Салами, hot dog, frankfurter гэж бас нэрлэдэг ийм улаавтар өнгөтэй юм зайдас байдаг тий. Тэгээ гахаан утсан мах зэрэг энэ боловсруулсан махны орц найрлагатай холбоотойгоор бас их хэмжээгээр хэрэглээд авах юм бол эрсдлийг нэмэгдүүлэх магадaltaй гэж үздэг учраас Викторийн сэдвтэй ингээ холбогдоод байгаамаа. Тэгэхээр ямар нэгэн хавдар үүсгэхэд түүнийг үүсгдэг эрсдэлт хүчин зүйлүүд гэж байгаа тий. Тэгэхээр хүчин зүйлсийг бид нар дотор нь өөрчилж болох болон өөрчилж болохгүй хүчин зүйлс гэж хоёр ангилаад байгаа. Тэгээ тэр дунд орж байгаа бас яг ходоодны хорт хавдар дээр хамгийн их яригддаг зүйл бол хит их давсалсан тэгээд одоо энэ боловсруулсан хүнстэй эдгээр хүнс маань бас энэ ходоодны хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлийн нэгт нь орж байгаа. Тэгээд хоёлоо ходоодны хорт хавдар руу бүр гүнзгий орохоос өмнө сонсогчдод ер нь ходоод гэж яг ямар эд хэрэгтэй юм бэ гэдгийг нь бас товчхон тайлбарлаад өгчүүл тээ. Тэгэхээр бид нар ингээд хоол идэж штэ хоол идэх үед хоол аманд ороод улаан хоолоогоор дамжаад ходоод руу ордог. Тэгэхээр ходоод болохоор хоолыг жижиглэх, бутлах энэ хоол боловсруулах үйл явцыг эхлүүлдэг юм булчинлаг, юм уутан хэлбэртэй эрхтэн байдаг. Ходоодны дотоод орчин болохоор маш юм хүчлэлэг юм орчин байдаг. Тэгэхээр нөгөө хоол хүнстэй орж ирж байгаа төрөл бүрийн нэм бичил биетийг юм устгах үүрэгтэй ийм эрхтэн байгаа. Тэгэхээр ходоодны хорт хавдар дээр бид нар одоо ярих үед салст бүрхүүл гэдэг зүйл маш ихээр яригдж байгаа. Тэгэхээр ходоодны хан маань бол нэм хид хид юм давхаргаас бүрдэж байгаа байхгүй юу? Тэгэхээр хамгийн дотор талд нь болохоор хоолтой ингээд шууд хүрэлцдэг гэх юм уу юм салст бүрхүүл байдаг. За үүний гадна болохоор идүүд байгаа. Тэгээ булчингийн давхарга байгаа. Хамгийн гадна болохоор ийм хамгаалах бүрхүүл байдаг. Тэгэхээр ходоодны хорт хавдар эдгээр давхаргын болохоор аль ч хэсгүүдэд нь үүсэх юм боломжтой байдаг. Гэхдээ хамгийн түгээмэл нь болохоор хамгийн дотор талын энэ салс бүрхүүлээс эхэлдэг. Тэгэхээр энэ давсалсан бүтээгдэхүүнийг хит их хэмжээгээр идэх за түүнийг буруу боловсруулж идэх үед саяны энэ хилээд байгаа ходоодны салс бүрхүүлийг гэмтээдэг гэж ингэж үздэг байгаа тий. За тэгэхээр өстө нүдэнд харагдтал маш гоё дэлгэрэнгүй ходоод гэж юу вэ гэдгийг номоо сайд тайлбарлаж өглөө. Тэгэхээр одоо саяны ярьсан тэр давсалсан, утсан, хям, салами, hot dog гэдэг энэ боловсруулсан махны орц найрлага дээр дэлгэрүүлж ярьсан зүг баах гэж бодож байна. Яг тэгвэл илүү амьдралд ойрхон практик дээр хэрэгжүүлэхэд амархан. Тэгэхээр бид дэлгүүрт ороод хүнсний дэлгүүрээс хям авахдаа дээр нь байгаа орцыг нь хараад үзэн. Тэгэхээр орцон дээр бол маш тодорхой байгаа. Ихэнхдээ E numbers-аар тэмдэгсэн байдаг. E тэмдэглэгээр. За дугаарыг нь хараад үзэх юм бол
E249 гэж тэмдэглэсэн нь калийн нитрит гэж явдаг. Англи хэл дээр болохоор potassium nitrate гэж бичигдсэн байдаг. Тэгээд энэ дотроо жоохон ийм төөрөлдүүлэхээр олон янзын нэршлүүд байгаа. Гэтэ ерөнхийд нь ингээд ойлгоод авчих юм бол их сайн. Одоо би ингээд цааш нь үргэлжлүүлээд хэлээд ингээд 4 тэмдэглэгээ байгаа. Тэр дундаас эхнийхийг нь би сая хэлсэн E249 гэж байгаа. Дараа нь E250 гэсэн дугаараар тэмдэглэсэн нэмэлт байгаа. Энэ нь болохоор натрийн нитрит. Англиар болохоор энийг sodium nitrite гэж нэрлэдэг. За үүний дараа E251 гэдэг дугаар байгаа. Энэ нь болохоор натрийн нитрат. Би өмнө нөгөө нитрит гэж хэлсэн шүү дээ. Энэ нь болохоор нитрат. Арай өөр гоц. Англиар болохоор sodium nitrate. Nitrite биш, nitrate. За тэгээд дараагийнх нь болохоор E252 калийн нитрат гэж байгаа. Энэ нь болохоор potassium nitrate гэж явж байгаа. За ерөнхийдөө E249-оос E252 гэсэн дугаартай нэмэлтүүдийг л энэ одоо боловсруулсан махан дээр ашигладаг. Тэгэхээр энэ нэмэлтүүд нь ач холбогдолтой. Зүгээр нэг юм хүний биед хортой юм ингээд нэмчихэд байгаа юм биш. Энийг болохоор нэмснээрээ ямар ач холбогдолтой вэ гэхээр нэгдүгээрт энэ нитритүүд нь болохоор ийм хортой аюултай нянг үржихээс хамгаалж өгдөг тэр махыг. Яагаад гэвэл боловсруулсан мах маань удаан хугацаанд хадгалах зориулалттай мах байгаа тий. Энгийн одоо түүхий махыг одоо ингээд удаан хугацаагаар хадгалах боломжгүй шүү дээ. Гэтэл хямыг бол удаан хугацаанд хадгалах боломжтой. Тэгэхээр энэ аюултай нян нь болохоор ботулизм гэж нэрлэгддэг маш хүнд хордлого үүсгдэг учраас тэрнээс хамгаалахын тулд нитритийг хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс одоо хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс нэмдэг гэж ойлгож болно. Тэгэхээр ач холбогдолтой байгааз. За хоёрдугаарт энэ нитрит нь махны уурагтай урвалд ороод хям гахаан маханд байдаг онцгой тэр ягаан өнгийг нь доктортой хадгалж өгдөг. Тэгэхгүй бол бид нар нөгөө борц гэд мэдж байгаа те. Борц болохоор нэг юм бор өнгөтэй байдаг шүү дээ тий. Яг бол дээр нь нэмэлт энэ нитритийг нэмээгүй учраас гэтэл хям авахаар нэг тийм ягаан дуу өнгөтэй байдаг шүү дээ. Тэгэхээр тэр өнгийг нь хадгалж өгнө. За гуравдугаарт энэ утсан, давсалсан, боловсруулсан махны амт чансан махнаас арай нэг ондоо байдаг шүү дээ. Арай нэг өөр юм давсархаг амттай. Тэгэхээр тэр амтыг бас ингээд тодтогч өгдөг. За хамгийн сүүлд нь боловсруулсан махандах энэ өөх тосыг эсэлдэж урших, муудах процессыг нь удаашруулад бүтээгдэхүүнийг удаан хадгалах боломж олгодог. Тэгэхээр тос ингээд удахаараа айгүй мохоо олчихдаг тий. Уршсан тос бол хүний өрсөл үүсгдэг аюултай. Гэтэл энэ дөрвөн нэмэлтүүдийг нэмснээрээ ингээд муутахаас хамгаалж өгч байна. За тэгэхээр энэ дөрв бол ач холбогдолтой байх нь хүнсний аюулгүй талаас нь бол ач холбогдолтой. Гэхдээ өнөөдөр бид хоёр ямар талаас нь ярих гэж байгаа вэ гэхээр эдгээр одоо нэмэлттэй боловсруулсан махыг олон дахин давталтайгаар байнга өдөр тутам хэрэглэх нь бидний ходоодонд ямар аюул үүсгэж болох вэ? Эрүүл мэндэд ямар сөрөг үр дагавартай вэ гэдгийг нь бас таниулах хүсэлтэй байгаа тийм ээ нэмэ. Тийм шүү. Тэгэхээр үнийг ингээд мэдээд авчих юм бол за гэж цааш нь хүн бас сонголтоо хийн. Тэгэхээр талами зэргийн удаан хадгалдаг, удаан хугацаанд хамгаалалт хэрэгтэй маханд нитратыг ашигладаг. Тэгээд энэ одоо ингээд урт хугацааны явцад аажмаар нитрит болж хуурдаг. Одоо хоёр төрлийн хэлсэн шүү дээ. Нитрит гэж байна, нитрат гэж байна гэдэг. Тэгээд ийм олон шалтгааны улмаас энэ дээрх нэмэлтүүдийг ингээд ашигладаг байна. За тэгвэл боловсруулсан махан бүтээгдэхүүнийг дээрээс нь нэмээд өндөр температурт шарах үед одоо миний түрүүчийн дээр дурдсан нитрит гэж нэрлэдэг байгаа. Энэ нэмэлт нь махныхаа уурагтай цуг урвалд ороод нитрозамин гэдэг нэгдлийг үүсгэдэг. Энэ нь одоо яг нөгөө нэг канцер буюу хорт хавтартай холбогдож байгаа байхгүй. Тэр миний сайн хэлсэн нитрозамин гэдэг бодсон. Тэгэхээр одоо Монголд байгаа айл өрхүүд бас энийг маш сайн анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл гэртээ нөгөө хям худалдаж авчгаад хямаа шарнаа гэд плитгэн дээрээ хариулын тавганд ингээ халаагаад шараад идэх байхгүй. Энэ бол айгүй буруу. Яагаад гэвэл би саяныхыг дахиад тайлбарлахад махан энэ өндөр температурт энэ шарах үед тэр нитрит гэж нэмсэн тэр нитрит гэдэг нэмэлт нь махны өөрийнх нь энэ уурагтай нэгдээд урвалд ороод одоо халааснараа nitrosamine буюу монголоор нитрозамин гэдэг энэ нэгдлийг үүсгэхээр энэ нэгдэл нь
давтамжтай байнга хэрэглэх юм бол хавдрын эрсдлийг үүсгэдэг. Тэгэхээр одоо энэ шууд утгаараа бас биш байгаас одоо би хяа мэдчихвэл ходоодны хавдартай болчих юм уу гэж айсны хэрэггүй. Яагаад гэвэл бидний бие угаасаа бидний нөгөө тэнцвэртэй байдлыг хангах гэж гаднаас орж ирсэн одоо нян энтэр бүдийг устгаад багсгаад буцаад тэнцвэртэй байдалд нь оруулж идэг. Гэтэл одоо өглөө босоод нөгөө хям шарж иддэг гарахдаа бас hot dog гэд халаачсан шарчсан нөгөө Frankfurter гэдэг юм зайцыг халаагаад жуулаад иддэг. Одоо нөгөө хүүхдүүдийн очиж тоглодог манай үндэсний цэцэрлэгт хүрээлэн байна шүү дээ. Тэнд бол бас энэ юуг айгу хөвдөг шүү дээ. Hot dog гэж нэрлэдэг ягаан өнгөтэй энэ зайдас. Тэг халаачсан одоо юм уртхан цагаан багет талхан дунд ингээ авчуулаад иддэг тий. За өдөр нь тэрнээс гарч идээд оройн бас нэг иймэрхүү маягтай мах идээд тахын бол одоо бидний нөгөө тэнцвэртэй байдал маань алдагдаад нөгөө эрсдлийг ингээ нэмээд өгчдөг байх нэ. За ийм учраас хям гахаан утсан махыг шарж халааж идэхээс татгал зарай. Монголчуудаа энийг би бүр дахин сайн хэлж өгмөр санагдтыг. Тэгэхээр энэ ходоодны хорт хавдартай холбоотой подкастыг маань сонсоод дуусны дараагаар ерөөсөө нийгэм аваад үлдээ гэж бодоход хямыг халааж идэхгүй энэ муу юм байна гэдэг энэ мэдээллийг аваад үлдчихвэл болж байгаа байхгүй. Миний түрүү чи хэлсэн олон нөгөө нэмэлтүүдийн нэршлиг заавал тогтоох албагүй тий. Тэрийг заавал шалахгүй байлаа гэж бодоход хямыг одоо удаан хугацаагаар боловсруулах зорилттой махан бүтээгдэхүүнийг халаах муу юм байна гэдгийг л ойлгоод авчих хэрэгтэй. Тэгэхээр тэр нэг тусдаа. За одоо нөгөө бит хоёрын яриад байгаа барбекю шорлог зориулсан махны талаар бас тусад нь бас тайлбар хэлэх нь зөв баха. Тэгэхээр шорлог амттай хүн бүхэн мэдж байгаа. Би ч гэсэн айлдчод барбекю идэх маш дуртай. Их гоё амттай идэхдээ цаанаа нэг ондоо. Тэр нөгөө юутай холбоотой баха тийм нэ дээр үед чи хүмүүс галыг бодвол би одоо таамаглаж авч галыг олж нэгээд гал дээр махаа шарахтаа нэг гоё амт гардаг. Тэр амтанд хүн одоо хүртэл ингээд дуртай байдаг бах гэж бод нөгөө өмнөх үе рүүгээ ингээд холбоолоход тэгээ бид нар чи бас багадаа нөгөө ингээд сэмжинд илэг ороогоол илэг ил гал дээр шарж иддэг. Чи тэгжсэн үү манай хүн иддэг амар гоё тийм. Ламт нь үнэхээр гоё штэ. Гэхдээ бас нөгөө одоо буцаад нөгөө хавдрын талаас нь авч ярих юм бол те эрсдэл өсгдөг хүнс рүү аваад ярих юм бол энд бас нэг юм байна. Тэгээд одоо чинь бид нар найзынхаа туслан дээр очихдоо шорлог гэдэг дуртай цэнгэлт хүрээлэнд очоод энэ саяны ярьсан хотоо гэдэг тэгээл гадуур хооллохдоо ил гал дээр шарсан мах нэг гоё үнэртэй л явчихдаг штеп. Тэгээд бас нөгөө гэр бүлээрээ ингээ зоогийн газар орохоор ширээний голд байршуулсан юм ил шарагч тэр гахаан мах шарж иддэг юм бас соёл их дэлгэрсэн байлээ манай Улаанбаатар хотод. Гэх мэтчлэнгээр ингээ махаа шарж иддэг ил гал дээр юм уу эсвэл өндөр хэмд болгож иддэг энэ соёл нэлийн дэлгэрсэн байна. Гэхдээ байнга юм шарсан, грилдсэн задгай гал дээр гадна талыг ингээ шажигнуур болтол нь болгосон. Энэ шарах 100-нд 200 градус Цельсиус дээш хэмд халааж болгосон мах идэх нь мөн л хавдрын эрсдэл үүсгэдэг. Яагаад гэвэл энэ махны гадаргуун дээр ийм хар түлэнхий үүсэл нь өндөр хэмд шарах үед энэ махны уург нь уралд ороод монголоор болохоор энийг гетероциклийн аминууд гэж байгаа ийм нэртэй нэгдлүүдийг үүсгэж байдаг. Тэгэхээр энэ нэгдлүүд нь бас л нөгөө хорт хавдрын эрсдэл үүсгэхэд бас оролцдог гэх юм уу нэмэр авдаг ийм зүйл нь байгаа байхгүй. Тэгээ бас махны өөхийг ингээ хайлуулад урсаад гал дээр ингээ дусгүйд ингээ утаа үүсдэг шүү дээ. Тэгээ утаа ингээ гаргаад тэр утаа нь нөгөө мах руу ингээ орохоор нэг гоё амттай үнэртэй болж байгаа шүү дээ мах. Гэхдээ тэр утаа нь болохоор бас нөгөө эсийг үргэлжлүүлдэг полициклик үнэрт нүүрс ус төрөгчдийг бас үүсгэдэг. Эргээд нөгөө нэг тийм хүний бие тийм эсүүдэд бид нарын бие чи эсээс бүрдэж байгаа. Эсүүдэд тийм сайн зүйл биш байгаа даа байхгүй. За тэгвэл одоо ингээд гоё бид нар идэх дуртай шорлог одоо барбекюны мах ийм эрсдлийг өсгдөг байх нэ. Тэгвэл яаж эндээс хамгаалах вэ гэдэг нь аргаа бас мэдсэн байвал зүгээр тийм ээ. Тийм. Тэгэхээр хоёлоо одоо яаж одоо энийг бууруулах вэ гэдгийг нь шууд хилээд явуучвал зүгээр юм болов уу гэж бодлоо. Тэгэхээр би бит хоёр энэний өмнөх дугаараар хоёлоо ямар хорт хавдрын талаар ярьлаа. Хөхний хорт хавдар. Хөхний хорт хавдар дээр хоёлоо бас нэгэн сайн ярьсан шүү дээ. Тэ яаж махыг айтаахан болгож идэх вэ гэдэг тэ. Тэгэхээр
сайн мэдэн гэх юм бол саяны дурдгдсан олон янзын нэршилтэй тэр муу бодисуудыг багасгах арга нь бас байна. За маха задгаа гал дээр заавал түлэгдэл нь болгохоос илүү арай жоохон нөгөө галынхаа хэмжээг жоохон багасгаад тий арай жоохон зөөлөн гал дээр болгох юм бол нөгөө нэг гадна тэр үүсэт байгаа тэр хортоо нэгдлүүд нь багасч өгнө. За тэгээ шарж идэх маха бас эхлээд ийм нөгөө чидун жимсний тос, оливын тос гэж бид нар ярьдаг тий. Оливын жимсний тосонд дээрээс нь нимбгийн шүүс нэмээд ч юм уу аль эсвэл төрөл бүрийн хатаасан ургамал, хатаасан халуун ногоогоор ингээ амтлаад нэг хэсэг ингээ байлгаж жагаад тэгээ шарах юм бол нөгөө нэг муухай гайхлууд чинь маш өндөр хувиар буурдаг. Жишээлбэл тэр гетероциклийн аминууд гэж нэрлэдэг байгаа хортоо бодис нь 90 хүртэл хувиар буурдаг гэж байгаа. Сайн буурж байгаа. Оо, өстэй зөндөө буурж юм тийм байна. Харин тийм. Тэгээ ингээ цаад шалтгааныг нь ухаад яагаад ингэдэм болоо гэд үзэхээр одоо чидун жимсний тос, нимбгийн шүүс, хатаасан ургамлуудад ургамлын шим буюу тэр полифенол гэдэг ийм гоё юм байгаад байгаа. Тэр нь тэгэхээр нөгөө нэг хортоо юмыг ингээ бууруулаад багасгаад өгчөрдөг. Гоё гааз. Тэгэхээр залхуурахгүйгээр одоо барбекю грил задгаал дээр нь мах шарахтаа эхлээд гоё гадуур нь өстой төрөл бүрийн гоё хатаасан халуун ногоо, эмийн ургамал, хатаасан эмийн ургамал ногоо Монголд бол зөндөө байдаг. Хаах найгуу бүр лагерын дэлгүүрт хүртэл байт юм билээ. Лагер руу явах замда зөвлө ор тийм. Уут утаар нь гоё орсоос оруулаад ирчихсэн төрөл бүрийн ийм гоё хатаасан эмийн ургамлууд байгаа. Тэрийг ингээд нөгөө гоё шарж идэх гээд байгаа хан дээрээ ингээд битүү сайхан бүрж жагаад нэг хэсэг маха одоо амталж байгаа. Тэгээд шарахтаа бууруулчихна шүү дээ хортоо нэгдлийг нь. Тэгээ бас нөгөө шарж яхад үе ингээ эргүүлээд ах юм бол яг нэг газар ингээ түлэгдээд хавхаар болохоос хамгаална. Гэхдээ энийг эрчүүд илүү сайн мэдэх байх тийм. Ер нь ингээ харахаар барбекю хийж байгаа хүмүүс нь голдуу залуучууд байдаг шүү дээ тий. Гаднаа ингээ зогссон ингээ яаж идэг эргүүлсэн барбекюга хийж идэг. Тэгэхээр тэд сайн мэдж байгаа байх. Тэгээ яг уу айлд очихдоо грилдсэн мах, барбекюны мах идэхэд ингээ түлэнгийн хэсэг байх юм бол тэрийг идэхгүйгээр үлдээчих болно бас. Заавал тэрийг идэх шаардлагагүй шүү дээ тий. Тэр хэсгийг ингээд гоё утгаар хусаад ч юм уу эсвэл зүгээр ингээд үлдээчихгүй юу. Ингэх юм бол нөгөө нэг хортоо нэгдэл нь бидний бие рүү орохгүй. Тэгэхээр ийм маягаар махыг бас боловсруулж хамгаалж болох юм байна. Тийм. Тэгээ бид хоёрын одоо ингээ ярьж байгаа зүйл гэдэг юм бол одоо байнга идэх юм бол энэ хавдрын эрсдлийг нэмэгдүүлнэ гэдгийг манай сонсогчид бас ойлгож байгаа бох тий. Түүнээс одоо тий жилдээ 1-2 удаа найз нөхдөдтэйгээ одоо явахдаа шорлог идэх эсвэл одоо барбекю хийж идэх нь нэг тийм амар эрсдлийг бол нэмэгдүүлэхгүй. Одоо байнгын жишээлх юм бол ингэдэг хүмүүс байдаг шүү дээ. 100 цаг болохоор ингээл хөдөө гадаа явал айгүй их юм барбекю хийж иддэг. За өвөл болон бусад цагаар нөгөө Монгол солонгос ресторанууд айгүй их байдаг болсон. Тэгээ тэнд махыг шууд нөгөө ил гал дээр ингээд шараад иддэг тийм хоолны нэг төрөл байдаг те. Тэгээ залуучууд бас айгүй их иддэг юм билэ. Тэгээ тэрийгээ ингээд одоо яг саяны хэлсэнчлэн гадна талыг нь бүр ингээ хит их түлээд тэгээ тэрийг ингээ байнгын 7 хоногт 2 болон 3-аас дээш ингэж тогтмол хэрэгэлдэг болвол энэ бас хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг юм шүү гэдэг бас санааг ингээд нэг жохон тодруулж хэлэх нь зүйтэй ах гэж бодож байна. Түүнээс ганцхан удаа одоо 100 найзуудтайгаа идлээгээ тэр нь тийм том асуудал болохгүй. Тэгээ сая таны хэлсэн нөгөө нитрозамин гэд бодис байгаа гэж тэгжсэн шүү дээ. Тэ нитритээс үүсдэг. Махны уурагтай одоо нэгдэд ийм бодис үүсэж байгаа гэд. Тэгээ би энэ ходоодны хорт хавдартай холбоотой мэдээлэл уншаа явж байхад нэг судалгаа олж уншсан. Тэрэн дээр болохоор яасан бэ гэхээр энэ давсалсан болон энэ боловсруулсан энэ зарим хүнсэнд агуулгаддаг одоо нитритээс үүсэж болох нитрозамин гэж нэгдлийг энэ процессыг бууруулдаг нэг аминд юм байна. Тэр нь болохоор витамин С юм байна. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хүүхдэн ч юм уу эсвэл өөрөө ч юм уу зайцыг ингээд шарж идлээ гэж бодъё л доо. Зайц шарж идэх юм нөхцөл байдал үүслэе гэж бодоход тэрийг бас бууруулж өгөхийн тулд яах вэ гэхээр витамин С-гээр баялаг хоол хүнсийг идэх хэрэгтэй байна. Тэгэхээр витамин С-гээр баялаг хоол хүнс гэхээр юу гэж болох вэ гэхээр жүржийн төрлийн жимснүүд энэ тий цитрусны төрлийн жимснүүд жүрж байна, мандарин байна. За мөн нимбэг байна, киви байна, чинжүү
болон брокколи маань өөрөө байглаасаа витамин С-ийн агуулмж өндөртэй байдаг. Гэхдээ энд нөгөө нэг судалгаа уншиж байхад нэг дурдсан байсан зүйл нь юу вэ гэсэн чинь витамин С агуулсан хоол хүнс нь ашигтай. Харин витамин С-ийн нэмэлт бэлтгэл уух нь ижил үр дүнтэй болох нь батлагдаагүй гэсэн байсан. Тэгээд ингээ харахаар буцаал бидний хэрэгэлдэг хоол хүнс сайн муу янз бүрийн нөлөөт нь ингээд батлагтаад байгаа маа тий. Юу хийж гин юу ууж байна вэ гэдэг нь тий. Хоолнд маш их одоо учир байна тий. Тийм хоолнд маш их ач холбогдол өгөх шаардлагатай байгаа. Тэгэхээр би бас энэ судалгаанууд уншиж хахад ургамлын гаралтай одоо жишээлбэл жимс ногоогоо түлхүү хэрэглэх юм бол ходоодны хорт хавдрын эрсдлийг бас бууруулдаг гэсэн ийм судалгааны дүн бас харсан. Тийм билээ. Тэ нэрээ яг ходоодны хорт хавдар дээр жимс ногооны хэрэглээ өндөр байх нь эрсдлийг бууруулдаг гэж байсан. Тэгээ бас нэг судалгаа нь болохоор нөгөө нэг сармис, сонгин болон хүрэн манжин зэргийн ногоонд агуулгаддаг лиум гэдэг нэг юм бодис байдаг штэ тий. Тэр нь болохоор хеликобактерийн эсрэг үйлдэл үзүүлдэг болохоос харагдсан юм байна. Тэгэхээр нөгөө ходоодны хорт хавдрыг ярьж байгаа тохиолдолд битээр хеликобактер гэдэг зүйлийг заавал ярих шаардлагатай болж байгаа тий. Яагаад гэвэл хеликобактер маань өөрөө ходоодны хорт хавдар үүсэх эрсдлийн бараг нэгдүгээр хүчин зүйл гэж хэлэхэд бас буруутахгүй байх гэж бодож байна. Хеликобактер гэж яг юу хэлээд байгаа вэ гэхээр ходоодны дотор амьдарч чаддаг бактерийн нэг төрөл байгаа байхгүй юу? Уг нь нөгөө сая подкастын ихэнд хэлсэн ходоод маань өөрөө юм маш юм хүчтэй хүчлэг орчинтой учраас гаднаас орж ирсэн энэ бактери нэг одоо ингээд удагчдаг гэж хэлсэн тий. Гэтэл энэ хеликобактер маань юугаар ялгаатай вэ гэхээр ходоодны энэ хүчлэг орчин ч гэсэн амьд үлдэх юм онцгой чадвартай. Энэ нь болохоор өөрөө энэ бактери маань хүчил үүсгэдэггүй ч гэсэн нөгөө уриаза гэдэг юм фермент ялгаруулдаг юм байна. Тэгээ энэ нь болохоор одоо тэр бактерийг тэр хүчлэг орчинд амьдрах чадварыг нь нэмэгдүүлдэг гэсэн үг. Тэгээ энэ хеликобактер болохоор ходоодны үрвслийг үүсгэн ходоод болон 12 нуглаа гэсэн бэ штэ тий. Энэний шархлаа тэгээ цаашлаад ходоодны хорт хавдрыг үүсгэх одоо бас энэ хүчин зүйлийн нэг болчиход байгаа юм байна. Хеликобактерийг ингээд уншаад явж байхад надад нэг сануулж хэлэх зүйл юу байсан бэ гэхээр энэ халдвараар одоо хүн амын тал хувь нь одоо аль хизээ хеликобактертай болчихсон гэж үзэж байгаа юм билээ. Гэхдээ энэ халдварыг хизээ авдаг вэ гэхээр бага насандаа, хүүхэд насандаа гэр бүлийн бусад хүмүүсээс эсвэл гэр ахуйн орчноосоо ингэж авдаг юм билээ. Тэгээ би энэ дээр нэг зүйлийг бүр одоо сонсож байгаа хүмүүстээ сануулж хэлмээр байна. Одоо яг харьцангуй бас тэр нь гайгуулсах одоо намайг жоохон байхад та анзарч ирсэн үү? Хүүхдтэй хоолыг амнаас өгдөг гэсэн. Тэгээд хоолоо нөгөө нэг үлээх халуун байх юм бол ингээд амаараа үлээх те. Тэгээд нэг халбгаар одоо өөрөө идчихсэн халбгаараа хүүхдэд хооллох дамжуулж хэрэглэх. Эдгээр нь болохоор хүүхдийг багаас нь хеликобактертай болох эрсдлийг нь нэмэгдүүлдэг. Хеликобактерт өртөх одоо энэ боломжийг нь илүү их бүрдүүлж өгдөг юм байна. Тэгэхээр бид нар хүүхдээ ингээд одоо эхний 6 сар хөхөр хооллоод сүүгээр хоолсны дараа нэмэгдэл хоол эхлүүлж байгаа тий. Тэгэхээр нэмэгдэл хоол эхлүүлсэн цагаас нь эдгээрийг маш сайн анхаарах хэрэгтэй. Одоо аяга тавг хоол хүнснийх нь хэрэгслүүдийг аль болох тустай байлгах, хоолыг нь амаараа одоо үлээж хөргөхгүй байх. За тэгээд өөрийн хэрэгэлдэг халбаг болон одоо тий аягыг аль болох хүүхдээсээ тусдаа хэрэглэх. За тэгээ мэдээж дээр нь зөв сайн угааж ариутгах гих байдлаар хүүхдээ энэ хеликобактерд өртөх эрсдлийг нь эрсдлээс одоо хамгаалж авах хэрэгтэй гэдэг юм билээ. Тэгээд яг хөө мэдээж нөгөө хеликобактер болгон хорт хавдар үүсгдэг үгүй. Гэхдээ хорт хавдар үүсгэж байгаа тохиолдлуудыг аваад үзэхээр ихэнх нь хеликобактериас үүдэлтэй байдаг учраас энийг бас бид нар аягүй сайн анхаарах хэрэгтэй байт юм билээ. Тэгээд тэгэхээр чиний хийснийг саяны ярьсан гоё ингээ базаад хэлэх юм бол ийм байна шүү дээ тий. Ходоодны хорт хавдрыг үүсгэх хүчин зүйлсийн нэг нь хеликобактер байдаг. Тэр дундаа үүсгэж байгаа хүчин зүйлсийнхээ нэлээд дээгүүр ордог. Хеликобактер энэ ямар замаар халддаг вэ гэхээр бас одоо ахуйн замаар халдах боломжтой. Тэгэхээр жишээлбэл ээж нь ч юм уу, эмээ ч юм уу, аав нь ч юм уу хеликобактерийн
одоо тээж явж байгаад халдвартай байжгаад тэргээ мэдхгүйгээр хүүхэдтэй одоо амнаасаа ам дамжуулаад ч юм уу нэг халбах сэрээ дамжуулаад ингээ хэрэглэх юм бол энэ нь бас халдах боломжтой учраас үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд одоо ахуйн ариун цэврийг сайн хангах нэ одоо хоорондоо нэг аяга хэрэглэхгүй байх, нэг аяганаас уухгүй байх, халбах сэрээгээ тусад нь маш сайн угааж цэвэрлэх хэрэгтэй байх нь шүү дээ, тийм ээ. Тийм. Маш гоё базаад хэллээ. Тийм шүү. Тэгээд ингээ харахаар бас юм билээ шүү нөмө. Одоо энэ хотоодны хорт хавдар ингээ харахаар их сонио зүүн Аз тэгээ зүүн Европт хамгийн их тархацсан их байна гэж байгаа. Өндөр хөгжилтэй орнууд жишээлбэл Америкт, хойд Европт харьцангуй бага байдаг. Тэгснэ зүүн Аз, зүүн Европт айгүй өндөр байна гэж судалгаануудаар харагдд юм байна. Тэгээ тэр нь юу тааш ботой үздэг юм бол? Би болохоор ингэж бутсан. Миний зүгээр таамаг шүү энэ. Мэдээж хоол хүнстэй холбоотой. Тэгээ дээрэс нь одоо хэрвээ хотоодны хорт хавдрыг үүсгэх гол үүсгэгч нь хеликобактер бол тэр одоо ахуйн замаар бас үүсдэг юм бол яа тэгэхээр энэ зүүн Азиас гадна зүүн Европоос гадна Африкийн зарим орнуудад бас энэ хеликобактерийн халдвар өндөр байд юм билээ. Тэгээд яагаад вэ гэдэг ингээд аваад үзэхээр нөгөө ахуйн ариун цэвэр дээр бас ярьж байгаа байхгүй. За тэгээд мэдээж хэрэг одоо өндөр давсны хэрэглээ тэгээ дээрэс нь нөгөө архины хэрэглээ тий эдгээр бас ороод ирэх бах. Эртэлрүүлэг дээр одоо энэ хотоодны хавдар их өндөр байгаад байгаа учраас тэр Азийн зарим орнуудад бүр хүмүүсээ ингээд хамруулад албан ёсоор хамруулад үйлчлэгт айгүй сайн оруулдаг учраас эртэлрүүлэг тал дээр их сайн байд юм билээ. Эртэлрүүлчих байгаа учраас тэр нөгөө авахар хэмжээ нь бас тэнд байна гэсэн үг тий ялангуяа өндөр хөгжилтэй энэ Азийн орнуудад бас эртэлрүүлэгтээр нэлээд сайн байд юм байна. Тэгээд нийт 968,784 шин тохиолдол байнга ингээ бүртгэгдсэн юм байна л да. Одоо хотоодны хорт хавдартай. Түүнээс 660,175 нас баралтын дийлэнх нь Азийн орнуудад бүртгэгдсэн гэж харамсалтай. Хүүсийн хувьд аваад үзэхээр яг ялгаагүй эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг бас хамардаг. Яг ялгаагүй л хамарт юм байна. Тэгэхээр та сая хэлсэн шүү дээ те нөгөө зүүн Европ, Африкийн орнууд, Азийн орнуудад бас энэ өндөр байгаа нь одоо энэ хеликобактериас холбоотой гэж магадгүй бас л нөгөө таамаглал ахгүй. Яагаад гэхээр хеликобактер маань өөрөө хүнээс хүнд дамждаг те. Тэгэхээр одоо гараа сайн угаахгүй. За тэгээд бохир одоо усны юу айгуу чухал гэдэг юм бэлээ нөгөө усны унтны усны чанар гэх юм уу. Тэгээд чанар муу ийм бүс нутагт амьдардаг хүмүүст бас энэ хеликобактерийн тархалт айгүй өндөр байд юм байна л та. Тэгэхээр одоо жишээлх юм бол усны чанар муутай газар амьдардаг хүмүүс усаа буцалгаж хэрэглэх, за тэгээ баталгаатай их үсрээс ус уух, усны ариун цэврийг хангах, за тэгээ дээр нь одоо нөгөө гэр бүлэрээ ингэж гараараа хооллох тохиолдлууд айгүйх байдаг штэ тий зарим улс орны нөгөө соёл тийм тэгэхээр нөгөө гараараа хоолдог бол одоо гараа айгүй сайн цэвэрлэх ялангуяа бие зассныхаа дараа хоолоо идэхийнхөө өмнө гараа маш сайн угааж цэвэрлэх нь энэ хеликобактерт одоо өртөх одоо энэ нэрслийг нь бас нэлээд бууруулж өгд юм байна. Тэгээ би сая нөгөө аюулгүй унтны усны хэрэглээгээд ярьсан чинь нэг түүх санаанд орчлоо. Тэрний юу гэхээр манай хурш Африкийн нэг орноос ирсэн хурш байхгүй би бас юуг нь хэлээд яах вэ. Тэгсэн чинь тэр хурш маань ингээл дэлгүүр орох болгонд амар том юм савлсан нөгөө цэвэр уснууд авчрал уугаад байхгүй юу. Тэгээд би эхлээд нөгөө жоох хүүхдтэйсэн болохоор нь хүүхдийнхаа угжийг найруулдаг юм байна да гэж бодоод таахгүй. Тэгээ хүүхд нь 2 нас хүрлээ 3 нас хүрлээ стил нөгөө усаа авсаар байна. Тэгээд Швейцарт болохоор нөгөө унтны ус айгүй сайтай одоо бүс нутагт ордог. Яг бол уулын усыг хэрэгэлдэг. Тэгээ дээр нь усны хоолой нь айгүй сайн гэж явдаг юм билэ. Тийм болохоор хүмүүс шууд крантнаас ус аваад уучиж болдог. Тэгээд би нөгөө хурш эмхтэйтэйгээ тааралдаад Швейцарт ингээд ус ингээд юу ууж болдсон штэ гэдгсэн чи хөөрхөн амтнд тэгжсэн. Бид нар ингээд багасаа айгүй юм чанар муутай ус хэрэглээ сурцсан болохоор ингээд багасаа бүр айдас үүссэн байдаг. Энэ усанд итгэж чадхаа болцсон. Тэгэхээр тэр хүний хувьд болохоор юу вэ гэхээр дэлгүүрийн
цэвэр усал ерөөсөө ингэж нөгөө хүн мэдрэмж өгдөг. Тэгээ тэрийг уугаа датцсан байгаа байхгүй юу. Тэгээ хүн болгон хэлдэг гинэ Швейцарын ус ингээд цэвэр штэ чи ингээд зүгээр ууж болно гэдэг боловч нөгөө багаасаа анх төрсэн цагаасаа ахуулаад усны асуудалтай байгаа тахаар тэр нь ингээд тухайн хүн ингээд суучт юм шиг үлээ. Тэгээ хөөрхий одоо хүртэл ингээд усаа аваа явж исэн. Тэгэхээр хеликобактер бас энэ унтны усны чанартай бас нэлээд холбоотой гэдэг юм лээ. Ааха. Унтны ус бохирдсан газруудад бас хеликобактерийн одоо юу албар өндөр байна тий. Гэхдээ энэ хеликобактер бас их сонио одоо хүн бүхэнд байгаа тий. Энэ бактер нь ходоодонд нь байж идэг, угаасаа ингээ байж идэг. Тэгснэ бас нөгөө стресс, архаг стресстэй холбоотой тэр юу нь бас гарч ирдэг нөгөө тохиол нь бас илүү өдөөгдөж гарч ирдэг юм бэл. Тэгэхээр бидний нөгөө эрүүл мэнд гэдэг маань зөвхөн одоо ахуйн замаар биш бас сэтгэл санаатай мэдрэлтэй холбоотой байгаа хгүй. Тэг архаг стресс гэдэг маань нэг удаа стресстэй болчихж байгаа биш үү? Байнгын стрессийг хэлж байгаа шүү. Үжигэрсэн байнга одоо стресст байгаа нөхцөл. Жишээлбэл одоо үе мөчний өвчтэй хүн байнга өвдөж байна гэдэг нь тэр нь бие физиологийн стресс тий. Энэ бас өөрт нь стресс үүсгэж байгаа. Эсвэл ажлын дарамт байна тийм үү? Гадуурхалт. Энэ бүхнээс бас одоо архаг стресс үүсэж байгаа. Энэ нь эргээд бас нөгөө хеликобактертай нөлөөлдөг. Тэгээ хеликобактерийг аваад үзэхээр ходоодны шархлааг үүсгдэг. Одоо нийт ходоодны шархлааны тохиолдлыг бараг 80 орчим хувийг энэ хеликобактер үүсгдэг гэж байна. Тэгэхээр эргээд нөгөө ходоодондоо бас нөлөөлж байна. Тэгэхээр ер нь бас их олон талтай байгааз яаж үүсэт байна вэ гэдэг хатаар. Тийм. Тэгээ нөгөө хеликобактер ярьж байгаа тохиолдолд бас нэг юмыг хэлмээр юм бэлээ. Тэр нь юу вэ гэхээр хеликобактерийн эмчилгээч өөр антибиотик шүү дээ тий. Тэгэхээр сүүлийн үед хараа антибиотикийн төсвөржилт гэдэг юм бүр нэлээд өндөр яригдчихэж байгаа. Одоо бүх улс орны эрүүл мэндийн байгууллагууд л яг энэ антибиотикийн төсвөржилт гэдэг зүйлээс яаж хүн амаа сэргийлэх вэ гэдэг тал дээр арга хэмжээ авч байгаа. Энд бас нөгөө хүүхдэд өгөх антибиотикийн стандарт зөвлөмж гэж байдсан шүү дээ. Одоо эмч нарын мөрддөг. Тэр нь илүү чангарсан талаар сүлд бас би уншиж ирсэн байна. Тэгэд яагаад эднэрийг ингэж авч үзээд байгаа вэ гэхээр антибиотик төсвөржилттэй болно гэдэг маань олон өвчнөөс бас одоо нөгөө хүн амыг хамгаалахад хэцүү болж байгаа юм байна. Тэрний нэг нь болохоор энэ хеликобактер байгаа байхгүй юу? Хеликобактерийн зарим блүүдийн нэг омог нь антибиотикт бүр нэлээд төсвөржилттэй болчихсон учраас одоо антибиотикийн эмчилгээ хийсэн ч гэсэн тэр нь үр дүнгүй байх тохиолдол байгаад байгаа юм билээ. Тэгэхээр одоо эм чин 5 хоног антибиотикийг өдрийн 2-оор уугаарай гэсэн байтал бид нар 2 хоног уунгууд шинж тэмдэг арлаад ирэнгүүт за зүгээр болчлоо гэд хайж болохгүй байх нь шүү дээ. Яг тэр нөгөө хэлсэн тунгаар нь хэлсэн өдрөөр нь бүрэн гүйцэд ууж дуусгаж байж дараагийн одоо тэр нөгөө асуудал үүсгэх стрессээс өөрийгөө сэргийлэх боломжтой гэдэг юм билээ. Тэгэхээр ийм байх нь антибиотикийг хеликобактер үүссэн нөхцөл зайлшгүй хэрэглэх хэрэгтэй. Хеликобактерийн өөрийнх нь эмчилгээ нь болохоор антибиотик байдаг тий. Одоо тэр ходоодны хүчлийг бууруулах энтэй хавсраад антибиотик бичиж өгдөг. Тэр антибиотиктаа дарагдахгүйгээр хэрвээ шинжилгээ аваад нөгөө хеликобактер нь устдаг байх юм бол дараагийн шат руу шилждэг. Дараагийн шатны антибиотик дахиад нэг өөр төрлийн ч юм уу эсвэл өөр саруудын антибиотик гэдэг. Ингээд цаанаас нь нөгөө өдөртөмж ингээ гаргацсан байдаг. Тэгэхээр хеликобактертэй хүмүүс заавал эмчлүүлэхдээ антибиотик хэрэглэнэ эмчийн заавраар. Үүнээс тусдаа хэрэгцээгүй шаардлагагүй үед антибиотик хэрэглэж болохгүй. Яагаад гэвэл байнга антибиотик ингээ хэрэглээл одоо ханаа давлаа антибиотик уулаа янз бүрийн асуудал үүслээ эмчийн зааваргүйгээр зүгээр за антибиотик газ уугаад арчээ гэдэг ингээ дараад байгаа юм бол урт хугацаанд жишээлбэл тэр хүүхэд нэлээд том болоод 40 мөч хүрээд хеликобактер илрээд одоо нөгөө эмчилгээгээ хийх гэсэн чинь биедэнд тэсвэржилт үүсчихсэн учраас нөгөө антибиотикийн эмчилгээ хүлээн авах боломжгүй болчихсон байх вэ гэдгүүднээс аль болохоор нөгөө хэрэгцээгүй үедээ антибиотик битгий хэрэглээрэй. Хэрвээ үнэхээр эмч антибиотик бичээд өгсөн бол курсаа дуустал хэрэглэн. Тэгэхгүй бол одоо жишээлбэл 7 хоног хэрэглээрэй гэд эмч антибиотик бичээд өгсөн байвал шинж тэмдэг нь гоё болоод халуун зогсоод айтаахан болоод ирэнгүүт 5 дахь өдөр дээр за ийм уугаад яах вэ гэдэг орхичдог нь буруу. Тэгэхээр энэ хоёр зүйлийг бас сонсож байгаа хүмүүс маань ялгаж
салгаж ойлгосоо. Тэгээд яг хуу антибиотик хэрэглэх үеуд айгүйх гардаг тий. Яалтчгүй одоо ингээл хүүхэд өвдөхөр эмчит очиод үзүүлэхээр хэвээр мэдсээр байгаа л антибиотик одоо муу шүү баг хэрэглээ шүү гэж бодсоор байгаад яалтчгүй л одоо антибиотикоос гарц ирдэг юм үед ээжүүд бид нарт бас зөндөө байдаг шүү тий. Надад ч гэсэн Тийм шүү дээ. болдог хүүхдүүдээ аваад одоо халуурангууд эмчит очиод үзүүлэнгүүт чинь хоолооны ийм байна антибиотик өгнө гэл тэгэхээр одоо уухаас өөр арга байдаггүй тий. Тэгэхээр антибиотик уусан тохиолдолд буцаад нөгөө эргээд гидснийхаа бичил биетүүдийг сэргээх арга хэмжээ маш сайн авч явах хэрэгтэй. Тэгэхээр одоо бит хоёрын бас нөгөө ярьсан пробиотиктэй холбоотой кефир супер хүнс гэд бит хоёр нэг гоё дугаар бэлдсэн. Тэрийг бас сонсоод үзээрэй. Тэрэн дээр бас кефир энтер гэд бит хоёр ярьсан байгаа. Тэгээд нөгөө энэ хотоодны хорт хавдрыг хараад үзэхээр эрэгтэй хүмүүсийн дунд нэлээд өндөр байгаад илээ. Тэгээд би тэрийг яадаг юм болоо гэд бас ингээд хид хідэн юм харж үзэхгүй юу. Тэгсэн чинь нэг судалгаа гарч ирсэн. Тэр судалгаагаар нь штэ эмэгтэй хүн цэвэршилтийн өмнөх наснда хотоодны хорт хавдраар одоо өвчлөх хэрэгсэл нь арай бага байдаг юм байна. За. Тэрний юутай холбоотой вэ гэхээр эстроген даавартай холбоотой юм байна. Тэгээд энэ амьтнаар хийсэн туршилтын судалгаа байгаа байхгүй юу? Тэгэнгүүт энэ эстроген гэдэг даавар маань өөрөө хотоодны үрвслийг бууруулж байгаа нь харагдсан юм байна. Гэхдээ тэр судалгаан дээр юу гэж хэлсэн байсан бэ гэхээр яг ямар механизмаар, ямар байдлаар тэр хотоодны үрвслийг бууруулад байгаа вэ гэдэг нь бол одоо хүртэл бүрэн тогтоогдоогүй. Гэхдээ эмэгтэй хүнд арай эрэгтэй хүнээс бага байгаа нь эстроген даавартаас холбоотой байж магадгүй байна гэсэн юм судалгаа байсан. Эстроген гэдэг чинь эд шидтэй даавар байгаамаа. Эмэгтэй хүмүүс дээр аваад үзэхээр үрвслийг намжаадаг, хамгаалах үүрэгтэй, ясны хэврэгчлээс, яс сэрэгчлээс хамгаалдаг. Тэгэл эстроген бид үүсгээ болоод багасаад эхлэнгүүт л одоо гинтхэн халууд халахаас хулаал шинж тэмдгүүд илэрч эхэлж байгаа шүү дээ тий. Тэгэхээр бид нар бас бие дотроо өөрсдөө хамгаалтын үүрэгтэй дааврыг бас үүсгдэг ийм онцлогтой хүмүүс юм байна л да. Тэгээд бид хоёр яг энэ даавруудын талаар бас ярьсан нэг сизон байгаа. Тэр дундаа бас сая хэлсэн цэвэршилтийн талаар сонсох юм бол саяны энэ даавруудын талаар бас нэлээх ойлголтыг авах гэж бодож байна. Тэгээд бид хоёр өнөөдрийн энэ дугаараараа болохоор ингээ хотоодны хорт хавдар гэж ийм байдаг, ийм одоо тархалттай байдаг гэж ярихаасаа илүүтэйгээр сонсож байгаа хүмүүс маань нэг хоёр хоон зүйлд анхаарал авчих юм бол энэ одоо хавдраас бас өөрийгөө багахан хэмжээнд ч гэсэн одоо сэргийлэх боломжтой юм шүү гэдгийг харуулахыг зорьсон тий. Тэгэхээр эхнийх нь болохоор инх цулагчийн хэлсэн нөгөө хит их давсалсан хоол хүнсийг аль болох хязгаарлах. За тэгээ дээр нь ахыг бүр ингэж нөгөө түлэгдтэл нь аль болох шарж хэрэглэхгүй байх. За тэгээ дээр нь сая хэлсэн хеликобактериас сэргийлэх ялангуяа хүүхдүүдтэй хүмүүс ахын бол багаас нь хүүхдээ энэ бактериат өртүүлэхгүй байх дээр юуг анхаарах вэ гэдэг тал дээр ярилцсан байгаа. Тэгээд энэ хоёрыг бид энэ подкастаараа дамжуулаад хүргэхийг зорьсон тий. Тийм хамгийн голлож ярихыг зорьсон зүйлс маань энэ байлаа. Үүн дээр нэмээд өөр ямар аргаар бид эрүүл мэндээ хамгаалж болох вэ? Хорт хавдрын эрсдлийг бууруулж болох вэ гэхээр би бас нэг сонирхолтой судалгаа олж харсан. Тэр нь болохоор 2026 оны 3 дугаар сарын 25-нд European Journal of Epidemiology гэдэг нэртэй сэтгүүлд хэвлэгдсэн. Энэ судалгааны нэр нь болохоор Vegetarian and Vegan Diets and Cancer Incidence гэж байна. Тэр нь нөгөө цагаан хоолтнууд болон хорт хавдрын эрсдэл ямар байгаа вэ гэдгийг олон судалгаануудыг шүүгээд тэр одоо судалгаануудаар шүүгээд ингээ харж үзсэн. Судалгааны нэгдсэн тойм байна. Тэгэхээр эндээс ингээ хараад үзэхээр хотоодны хорт хавдрын эрсдлийг одоо цагаан хоолтнууд дандаа нөгөө маха багсгцсан. Тэгээд ургамал ногоо, ургамлын гаралтай хоол, ногоо жимсгэн шош энийг түлхүү хэрэглэж байгаа энэ хүмүүсийн хувьд хотоодны хорт хавдрын эрсдэл 45%-аар бага гэж гарсан билээ. Айгу том. Тийм байна. Чинь бараг тал гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ яагаад цагаан хоолтой хүмүүсийн дунд хотоодны хорт хавдрын эрсдэл 45%-аар бага байгаа вэ гэд ингээ бодохоор одоо бит хоёрын түрүүн ярьсан бас магадгүй маха хэтрүүлж ингээ болгож идэх. Тэгээд
дээрээс нь өндөр давсны хэрэглээ бага байдаг та холбоотой байж болох. Нөгөө нэг механизм нь юу гэхээр энэ ургамлын гаралтай, жимс ногоо, шорш, будаа энэ бүх хоолууд нь болохоор биеийн жинг хэвэн байлгахад бас тусалдаг. Яагаад тэгэхээр бид нөгөө илүү одоо ногоо хүнсний ногоо жимсгэнд эслэг гэдэг зүйл байгаа даа тий. Эслэгтэй юм ихээр ходоод маань ингээд тэлээ дүүрээд цадсан шүү гэдэг мэдрэмжийг илүү сайн төрүүлж өгдөг. Гэтэл ямар ч эслэггүй чихэрлэг ундаа шууд уулаа эсвэл бялуу шууд идлэхэд энэ одоо ходоодыг нэг тэлээд ингээд томруулаад авах юм боломж нь арай бага тий. Тэгээ ходоод ингээд дүүрээд томроод хэмжээ нь ихсчээрээ дөрөв номиочиг хэлсэн чинь нэг уутанцар маяг уут маягийн ирдэг. Тэр одоо уутыг ингээд эслэг дүүргээд өгөхөөр тархи руу ямар мэдээлэл очдог вэ гэхээр цадсан шүү одоо нэмж итгээ зогсоогоороо гэсэн мэдээлэл хүрээд хүн илүү их илчлэг авахаас урьдчилан сэргийлээд одоо зогсдог байна. Тэгэхээр магадгүй цагаан хоолтнууд маань илүү их нөгөө ногоо жимсгэн идж байгаа учраас энэ механизм нь сайн ажиллаад илүү их илчлэг авах нь бага байдаг. Гэхдээ үүн дээр бас нэг анхаарах хэрэгтэй юм болохоор веган гэдэг нэршлэр бас одоо хит боловсруулчихсан чанар муутай хоолууд бас гарцсан байдаг л та. Тэр хоолоо хийж байгаа юм шиг илүү нөгөө бүхэл хоол хүнсээ ярьж байгаа шүү дээ тий. Илүү гоё гэртээ хийж идж байгаа энэ хоол хүнсийг ярьж байгаа. Тэгэхээр одоо энэ цагаан хоолтнууд vegetarian, vegan хүмүүсийн хувьд илүүдл нөгөө жингийн асуудал бага байдаг юм байна. Тэгэхээр илүүдл жинтэй байна гэдэг нь эргээд нөгөө хорт хавдрын эрсдлийг өсгөжөгдөг тий. Тэгэхээр тэр утгаараа энэ механизмыг тайлбарлаж байгаа хэрэг шүү дээ. Тэгэхээр илүүдл жинтэй байхгүй байна гэдэг нь хэвийн жинтэй байна гэдэг нь хорт хавдрын эрсдлийг бас бууруулах нэг хүчин зүйлс болчихж байгаа. За тэгэхээр ондоо нэг механизм нь юу байгаа вэ гэдэг ингээ харахаар энэ ургамал, ногоо, жимсгэн илүү түлхүү хэрэглээд тахаар нөгөө инсулины эсэргүүцэл нь арай багасдаг. Өөрөөр хэлбэл инсулины дүүжрэл нь багасдаг. Тэгэхээр бид хоёр бас өмнөх дугааруудаараа инсулины дүүжрэл гэж юу вэ гэдэг талаар ярьсан. Тэгэхээр тэр дугаарыг та бүхэн сонсоод үзээрэй. Бидний эсүүд инсулин гэдэг энэ дааварт илүү сэргэг, инсулины дохиоллыг сайн хүлээж аваад цуснд бий болсон сахараа дотгошин сорж авах тусмаа одоо өрсөл бага байна хүний биед. Тэгээд ийм хүмүүсийг одоо цагаан хоолтой ч юм уу илүү ногоо, жимсгэн хэрэглэдэг хүмүүсийн цусыг шинжилээд үзэхээр нөгөө өлөн үеийн инсулин бага гардаг. За тэгээд биед үрвслийг ингээд одоо илтгэдэг нэг ийм уурга байгаа. C-reactive уурга гэдэг. Энэ уурга нь бас бага гардаг. Тэг үрвслийн маркерууд нь ерөөхдөө ингээд бага гардаг. Тэгэхээр энэ маш чухал хавдартай холбогдож байгаа. Яагтвэл архаг үрвсэл нь ходоодны хорт хавдар үүсэх бас нэг гол механизмын нэг байна. За ийм аргаар энэ нөлөөлдөг байна. За 3 дугаар гэх юм бол гидсний бичил битүүдийг сайжруулдаг. Бидний энэ бүдүүн гидсэнд голлож байрладаг төрөл бүрийн олон төрлийн бичил битүүд нь эрүүл мэндэд маш том нөлөөтэй. Тэгэхээр тэднийг энэ эслэгээр хооллоод илүү сайхан олон төрлийн ногоогоор ингээ хооллоод ах тусам эргээд энэ дархлаа сайн байхад нөлөөлдөг. Тэгэхээр энэ цагаан хоолтой хүмүүсийн гидсний бичил битүүд нь бас нэлээд сайн олон төрлөөрөө байдаг. Энэ нь эргээд нөгөө хавдраас хамгаалах нөлөөтэй байж болзошгүй гэж энэ судалгаанд хэлсэн билээ. За тэгэхээр хүүгээрээ би цагаан хоол болоорой гэж цагаан хоол руу шилжээрэй гэж байгаа биш. Зүгээр юм нэг судалгааг аваад одоо vegetarian, vegan хүмүүсийн хувьд ямар байд юм бэ гэнгээ аваад үзэхээр ийм нэг үр дүн байсан байна гэдгийг харуулж байгаа. Гэхдээ одоо яг маханд те зөв хооллоод одоо махаа зөв зохицуулаад идэж чадах юм бол энд бас давуу талууд хамаагүй олон байгаа шүү дээ те зөвхөн нэг талыг нь харсан судалгааг сонирхуулаад яагаад бид ногоогоо бас орхигдуулахгүй яагаад бид байцаагаа навчлаг ногоон салаатаа идэх ёстой юм бэ яагаад нөгөө түрүү номыг хэлсэн витамин С өндөртэй жимснүүдээ идэх ёстой юм бэ гэдгийг тайлбарлахын тулд илүү баталгааны тулд энэ судалгааг зөвөр танилцуулж байна л та. Тийм шүү. Энийг бас манай сонсогчид ойлгох байхаа. Тэгээд хавдар болгон дээр бас яригдж байгаа зүйл нөгөө дасгал хөдөлгөөн байгаа тий. Тэгэхээр энэ хавдартай холбоотой судалгаануудыг үзээ явж байхад нөгөө тогтмол хөдөлгөөн хийдэг хүмүүсийн биед үрвслийн түвшин айгүй бага байд юм байна. Тэгэхээр нөгөө инсулины үйл ажиллагаа сайжирна. За тэгээд
биеийн жинг зохицуулахад бас дэмжлэг үзүүлдэг. Тэгээд эдгээр өөрчлөлүүд нь болохоор ямар чухал үр дүнтэй байдаг вэ гэхээр хавдар үүсгэхэд одоо энэ бүрдээд байгаа таатай орчныг багасгадаг гэж үздэг юм байна. Тэгэхээр өдөр тутам хийж чаддгүй маа гэхэд 7 хоногтудаа нэг 2-3 удаа тогтмол ийм өөртөө тохирсон дасгал хөдөлгөөн хийх нь бас энэ хавдраас сэргийлэх бас нэг тийм үүр дагах арга байдаг юм байна. Тэгээд архи тамхины хэрэглээ бас байгаа тий. Бүх хавдар дээр дуудагдж байгаа архины хэрэглээг багасгах, за тамхины хэрэглээг багасгах тал дээр анхаарах нь хавдраас бас сэргийлэх үр дүнтэй аргуудын нэгт ордог юм байна. Тэгээд архины талаар энэний өмнөх 2 дугаар дээр инх зүйлэгч маань нэлээн тодорхой бас дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Тэгэхээр та хэд маань сонсохыг хүсэх юм бол бид хоёрын дугааруудыг сонсоорой. Тийм. Тэгэхээр ингээд бид хоёрын өнөөдрийн ярианаас та бүхэн дүгнэлт хийгээд үзээрэй. Юу гэж дүгнэлт гарах вэ гэхээр ерөнхийдөө амьдралын хэв маяг хавдрын эрсдлийг бууруулахад их том байр суурьтай. Амьдралын хэв маяг гэдэг нь ямар хоол сонгож хэрэглэх вэ? Юу идэж уух вэ? Хоолоо яаж боловсруулах вэ? Яаж одоо дасгал хөдөлгөөнтэй байх вэ? Архи тамхиа яаж бууруулах вэ гэд дандаа бидний сонголттой холбоотой тэгээд амьдралын хэв маягтай холбоотой асуудлуудтай холбогдчихж байгаа юм тий. Тэгээд ийм энгийн юм шиг мөртлөө байнга хэрэгжүүлж яваад байгаа энэ бүх аргууд нь нийлээд том үр нөлөөг авчирдаг. Тэгэхээр энэ хавдар гэж яг юу вэ гэд ингээ харахаар хүн бүхний биед энэ хавдар үүсэх нөхцөл байнга ингээ бүрдэж явагдчихэдэг. Тэрийг буцаагаад бидний бие дараад одоо хавдрын эс ингээд үүслэхэд тэрийг олж илрүүлээд дараад бууруулдаг юм механизмтай цаанаасаа үүнийгээ сайн дэмжихийн тулд дасгал хөдөлгөөн сайн хийгээд хоол хүнсээ зөв сонгоод ингээд явбал бас үр дүн их өндөр байх нь байна шүү. Тэгэхээр би хараа яг энийг хизээ яаж бүр илүү сайн ойлгосон бэ гэхээр яг nutritional therapist гэд болох гээд nutritional therapy-гаар сурахдаа бас илүү сайн яг ингээд ойлгож байгаа. Ганцхан нэмэлт дуугаад яг эд шидийн юм шиг зүгээр ингээд эрүүл болчихдог юм гэж байдаггүй. Ганц хөтөлбөр дагаад 1 сарын дараа эрүүл болно гэж байдаггүй. Байнгын өдөр тутам хийж байгаа сонголт үйлдэлээс хамаарч бидний эрүүл мэндийн одоо байдал нөхцөл хамаарч явна тий. Би бүр ингэж бодчихсан хгүй өчтөр ингээд өглөө эртгэн шиг нэг юм том данханд уух юм усаа бэлдээ тавьж явахдаа ямар их ядаргаатай их юм шаардлагатай би хүн эрүүл байх гэж тий. Одоо усаа бэлдээл тавина өглөө заавал гарч гэрэл далахах хэрэгтэй. Тэгтээ яг ингээд эдрээгээ ингээд дадал болгоод тогтоочих юм бол эргээд энэ маш сайн хамгаалт болдог. Тэгээд тэр утгаараа би бас нөгөө сүлд эрүүл дадал мастер класс гэдэг тэмдэглэлээ гаргасан байхгүй. Яг тэр бид мэддэг мөртлөө хийдэггүй. Яг бичээ тэмдэглээл одоо хідэн эслэг тэ бүндүр луун аль мэдсэн бэ гэдгээ тэмдэглээд явахаараа хүн би чинь өнөдөр 3 хон юм мэдсэн биз дээ. Энийгээ төрөлжүүлээгээ маргааш нь нэмдэг тий. За нэг 2 хон аяг ус ууцсан бол маргааш нь би усаа уух хэрэгтэй хөдөлгөөн хийсэн үг гэдэг сануулдаг болохоор тэрийг яг дизайныг нь зохиогоод энэ хүн болгонд хэрэгтэй юм нэг journal дэвтэр гаргая гэдэг ингээ гаргаж ирсэн. Тийм хүн нөгөө нэг хийж байгаа үйлдэлээ эргэж харахгүй болвол тэгэл мартаал яваад идэх те. Ялангуяа одоо аль эзэгтэй ээж болоод ирэхээр өөрөөсөө гадна өөр зүйл санаа тавих зүйлүүд зөндөө байдаг. Тэгэхээр мартагдах тохиолдол айгүйх байдаг. Тэ миний хувьд ч гэсэн мастер класс дуулаад тий. Тэгээ би бас мастер класс дэвтрээ 2 дахын нэхлүүлсэн явж байгаа. Эхнийх нь амжилттай хөтлөөд дууссан. Тэгээ одоо 2 дахь бас амжилттай хөтлөнө гэж найдаж байна. За ингээ ойлоо өнөөдрийнхөө подкастыг дуусгах уу? Танд өөр хэлж ярих зүйл байна уу? Тэгэхээр би түрүүн нэг хайлт дурдсан те хүний биед хавдрын энэ эсүүд ингээ бий болж идэг тэрийг олж тогтоогоод дархлааны эсүүд олж илрүүлээд тэгээд арга хэмжээ аваад устгадаг гэдэг. Энэ талаар дархлаа гэд энэ гоё ном байгаа. Энэ англи хэл дээр байдаг номыг монгол дээр их гоё орчуулгатаагаар гаргасан ийм ном юм билээ. Тэгээд энэ номын зохиогч нь болохоор Филипп Зетмер гэдэг хүн байгаа. Энд та биднийг амьд байлгадаг нууцлаг ертөнцөөр аялагтун гэдэг ийм нэртэй ийм ном байгаа. Мон судрын гаргасан.
Тэгэхээр энд яг ингээд хавдар ба дархлаа тогтолцоо гэдэг нэг бүлэг байгаа. Тэрэн дээр их гоё тайлбарлаад бичсэн билээ. Тэгэхээр бид хоёрын өнөөдрийн подкастын дугаар нэлээд урт болж байгаа учраас энэ ном дээр бичсэн тэр хэсгийг нь магадгүй дараагийнхаа дугаар дээр хүмүүстэй ярьж өгöd яг энэ хавдар гэдэг чинь юу юм, яаж дарагдаад, ямар нь хортой хавдар болж тархаад, ямар нь тэгсгээд хоргүй хавдар байжгаад идэгч тийм бэ гэдэг талаар энэ дээр бас ингээ гоё бичсэн билээ. Энийг магадгүй дараагийн дугаар дээрээ уншиж өгье тий уншигчдаа. За тэгээ тэгвэл ингээд хоёлоо дугаараа дуусгая. Өнөөдрийн дугаарыг сонссон нийт сонсогчдоо маш их баярлалаа. Тэгээд бидний дугаарыг хайртай дотны хүмүүстэй, найзуудаа, гэр бүлтэй, таньдаг хүмүүстэй, хамт ажилладаг хүмүүстэй илгээж шеэр хийгээрэй. За бас subscribe хийхээ мартуузай. Бид хоёр бэлтгэсэн дугааруудаа ингээ гоё багцлаад сэдвэр нь YouTube дээр хадгалдаг байгаа. Хэрвээ subscribe хийх юм бол шинээр дугаар гарах бүрд танд мэдээлэл хүрнэ гэсэн үг шүү дээ. За ингээд өнөөдрийн дугаарыг хүлээн авч сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Баяртай.